你好，我叫阿诺，和今年我18岁，和我是12年级的学生。我的汉语不好，但是我喜欢说学习汉语。So this is just basically what I could speak Chinese right now. But I have been learning Chinese like almost 8 years since my first grade, and I stopped learning and using Chinese when I was 8th grade because I transferred into a different city. And about English, I've been improving it almost like 5 or 6 years, but it wasn't that good until I went for an exchange program to Italy. And even my confidence to speak and use confidence to speak and use in English was horrible because I thought my pronunciation and everything wasn't that good to use it. За ер нь иймэрхүү. За тэгэхээр энэ бичлэг дээр болохоор би гадаад хэл сурах талаар өөрийнхөө туршлагыг хуваалцах гэж байгаамаа. Би та хэд ингэ санах хэрэгтэй нь миний англи хэл бол амар сайн биш. Тэгээд би IELTS юм уу SAT ямар нэг юм оноогүй. Гэхдээ би бол Duolingo өгч ирсэн, TOEFL өгч үзчихсэн. Гэхдээ ерөөсөө сайн оноогүй. Тийм болохоор миний англи хэл ерөөсөө сайн биш гэдгийг нэгдүгээр анхаарах хэрэгтэй. Гэхдээ би хүмүүстэй ярилцаад, гадаад хүмүүстэй ойлголцоод тэдний юу хэлж байгааг ярих ойлгох хэмжээнд бол өөрийгөө аваад явчих чадна. Ер нь бол англи хэлтэй оронд бол өөрийгөө аваад явчих чадна. Тэр хэмжээнд бол байгаа. Гэхдээ яг академик өндөр түвшний хувьд бол муу гэж хэлнэ. Тэгэхээр хятад хэлний хувьд болохоор би хятад хэлийг ер нь 7-8 жил сурч ирсэн ч гэсэн одоо ингэ сүүлийн 3 4 5 жил ингэ ашиглахаа болцсон болохоор мартцсан. Тэгээд энэ туршлагууд дээрээс хараад үзэхэд би ер нь хит хитэн одоо юм дүгнэлт гаргаад тэгээд энэ тал дээр ер нь ингээд хүмүүс нэг ярьдаггүй зүйлүүдийг би ер нь анзаарсан тэр зүйлүүдээ л хуваалцъя гэж бодсон юм. Нэгдүгээрт гэх юм бол яг англи хэл дээр миний туршлага яаж ирсэн бэ гэхээр түрүүний хэлсэнчлэн би ингээд 4-5 жил англи хэл сурч ирсэн ч гэсэн би ингээд англиэр ярих тэгээ англи хэл ашиглах хүмүүстэй англиар ингэж одоо харилцаа холбоо үүсгэх хэмжээнд өөрийгөө ерөөсөө хүрсэн гэж боддгоо байсан. Гэтэ яалтчгүй би ингээд зураг солилцоонд яваад, Италиар зураг солилцоонд яваад тэнд чинь монголоор ярих юм байхгүй. Угаасаа бүр монгол үлдээж уулзсан баг 20-той байдаг. Тийм газар очиод тэгээд угаасаа харилцах хэл нь англи хэл. Тэгэл ингээл эхлээл ингээл нэг хост буюу одоо хүлээж авч байгаа аав ээжтэйгээ гэр бүлтэй англиар яриад хэлэнгүүт угаасаа ингээд би англиар ярилцахаас өөр аргагүй орчинд очичингууд англиар ингээд харилцаад эхэлж байгаа. Тэгэнгүүт би өөртөө ингээд би ч нэрээ англиар ярьж болох юм биш үү, чадах юм биш үү гээл тиймэрхүү юм итгэл аваад ирсэн. Тэгээ энэс ингээд би юу гэж ойлгосон бэ гэхээр бид нар л өөрсдөө англиар ярихад хангалтгүй, англиар ярьж чадахгүй, pronunciation муу үгээ буруу хэлж байгаа гэж айдаг болохоос шиг өмнөдөө pronunciation дээр бол үнэхээр асуудал биш юм байна гэдэг дээр би ер нь жоохон тийм мэдрэмж төрсөн надад. Тэгээд яг тэгэхээр өмнө нь би бас өөрөө pronunciation-ээр амар юм өөрийгөө амар муухай ярьдаг гэж амар бодоод тэрэндээ амар санаа зовоод байдаг гэсэн юм. Хоёрдугаар гэх юм бол хятад хэл дээр би яг 1-р ангиасаа 8 дугаар анги хүртэл үзсэн гэхээр ингээд амар багасаа үзсэн гэсэн үг шүү дээ. Тэгэнгүүт хятад хэл дээр надад яг юу анзаарчихсан бэ гэхээр яг багасаа би ингээд тэр орчинд нь байсан болохоор эргээд би ингээд нөгөө нэг одоо мартсан ч гэсэн хятад мэдтэд очиод хятад хүмүүсийн ярьж байгааг сонсохоор эдгээр нэг иймэрхүү яриад ах шиг байна, ингээд ах шиг байна гэдгийг ингээд гадаалаад ойлгоод идэг гэх юм уу. Тэгээ яг нэг тэдний дунд байхаа миний хятад хэл эргээд амар амархан сэргийх боломжтой байна гэдгийг би юу нэгээд сайн нэг 2 удаа хятад явж үзэхдээ ойлгосон. Тэгэнгүүт одоо хүүхдтэй яаж хэл сурах вэ гэж бодож байгаа бага насны хүүхдээ эцэг их юм үзэж ивэл яг багаасаа ч юм уу тэр орчинд нь тэр юм хүрээлэлтэнд суугаад байх юм бол тэр хүүхэд угаасаа том болоод тэрийг ямар нэгэн байдлаар юм хүлээж авах бүрэн боломжтой болчтой байна гэдгийг би ойлгосон. 3-дугаарт гэх юм бол миний яг англи хэл бол яг сүүлийн 1 жилийн хугацаанд аягүй сайжирсан гэх юм уу. Гэхдээ яг ингээл яаж сайжирсан бэ гэдэг арга нь нэгдүгээрт би ингээд одоо их сургууль үргэлжлэн явуулах хэрэгтэй гэдэг тийм юм шалтгаантайгаар аягүй их шалгалт болголтод бэлдэх тийм оролдлого хийсэн. Тэгээд эсээгээ англиар бичих, тэгэл эсээний санаа манаа янз бүрийн юмнуудаа англиар ингээд бичих те. Тэгээд ингээд найзуудтайгаа англиар ярих.
Тэгээ заримдаа хүмүүсээс зөвлөгөө авахаар угаасаа зарим хүмүүс нь гадаад хүмүүс учраас англиар зөвлөгөө авахаас шаардлагагүй гэх мэт ингээл өдөр тутамдаа тэгэл коллеж байттай холбоотой мэдээллийг бас дандаа англиар авна, сайтаас мэдээлэл англиар уншин гингүүд амар их ашиглаад ангууд ингээ автоматар ингээ надад ингээ үгийн сангууд хэмэдэ нэмэгдээд тэгээ ингээ ярих чадвар, бичих чадвар тэгээд за бичих чадварын хувьд бол амар муу. Гэтэ унших чадвар ч юм уу ерөөхдөө бүх чадвар сүүлийн 1 жилийн хугацаанд тэгэж ингэж өдрөө болгон ингээ хэрэглээндээ ашигласаар агаад айгүй их сайжирсан. Тэгээ сүүлд нь хэлэх юм бол яг англи хэл сурах, гадаад хэл сурах гэдэг дээр ингээд өөрийнхөө ийм одоо амьдралын хэм маягт оруулах нь амар чухал юм байна гэдгийг ойлгож байгаа. Тэгээд тэрэн дээр ингээд яг хүүхдүүд ингээд амар гадаад хэл сурах дээр юу гэж яриад эсвэл асуугаад байдаг вэ гэхээр би одоо өдөрт 1 цаг англи хэл хийх гээд байна. Тэгээ 1 цаг англи хийвэл хэдэн сарын дараа IELTS-ийн тэд оноотой болох уу, SAT-ийн тэд оноо, TOEFL-ийн тэд оноотой болох уу гэдэг. Гэхдээ яг үндэ чи тэг 1 цаг л за 2 цаг гэдэг чинь бас өдөрт 2 цаг гэдэг чинь их штэ. Өдөрт 2 цаг зарцуулаад бусад цагт нь ямар ч англиар юм уншихгүй, ямар ч англиар мэдээлэл авахгүй, англиар юм сонсохгүй байна гэдэг чинь ерөөс буруу. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр Facebook дээр нэг пост уншихтай англиар, ямар нэг юм Google-с хайж уншихтай англиар гэдэг ч юм уу. Яг ингээ өдөр тутмын хэрэглээндээ оруулаад байх юм бол тэр хэл ингээ чиний чамаас ингээ тусгаарлагдсан тийм зүйл биш. Харин чиний нэг хэсэг болоод чи ингээ зүгээр л өдөр тутамдаа тэр хэлийг ашиглаж чаддаг, тэр найзуудтайгаа чаалж ярьж чаддаг тийм зүйл болох юм шиг санагдсан. Тэгээд бас дахиад хөсөлт нь дахиад сануулж хэлэхэд миний гадаад хэл бол үнэхээр сайн биш. Гэхдээ би өөрийгөө аваа явуучих хэмжээнд бол ярьж чаддаг хүний үндсэн дээр бас өөрийнхөө гадаад хэл сурсан одоо сүүлийн 7-8 жилийн үндсэн дээр л тулгуурлаад энэ experience энэ туршлагыг хуваалцаж байгаа шүү гэдгээ ярихад таатай наа. Тэгээд ямар нэгэн байдлаар хэрэгтэй байсан, хэрэгтэй мэдээлэл өгсөн гэж найдаж байна. Баяртай.